Энэ нөгөө коф чинь тий. За энэ чимээ ихтэй нь хоёулаа ийшээ явъя дөхөө ах. За. Янзын юм аа тэгээд миний хүслийг хүлээж аваад ингэж сайхан асуудлыг шийдэж байгаа танд бол маш их баярлалаа хаа. За бэнтгүй байхдаа танд бол танай компани чин сэтгэлээсээ баярлалаа. Одоо миний хүслийг хүлээж аваад ийм одоо үнэтэй олон зуун сая үнэтэй ийм кофш худалдаж аваад манай нутгөрөө малчтад одоо 100-100-нд тусал зам гаргаж өгөхөөр явах гэж байгаа танд чин сэтгэлээсээ баярлалаа. За манай компани чинь энтид орон Сүхбаатарт бол ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Харин манай дүү Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд нэг 100 гаруй хамаалтай ажилтнуудын одоо тэр нь бас ер нь бараг байхгүй болж байгаа юм шиг байлээ. За тэгээд зөв турхан болсон одоо энэ хэцүү үед бас бид бүхэн сэтгэлээрээ малчдаа туслах ер нь хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ чинь бас оо үнэтэй үстэй. Юу тэглэв яах вэ? За танд их баярлалаа. Юуны өмнө бандгүй байхдаа болон за танай гэрүүл чин сэтгэлээсээ би баяр хүргэе гэж хэлье. Найзуудаа хандаж хэлэхэд учир шалтгаан юу гэхээр засварын байдал үнэхээр хэцүү болоо. Монгол улс чинь мал аж ахуйн орн байдаг. Үнэхээр одоо хэвлэл мэдээлэл одоо олон нийтийн сүлжээгээр явж байгаа мэдээллийг харахад үнэхээр одоо сэтгэл эмтэрмээр одоо ийм дүүл зураг харагдаж байна. Тэгээд яг миний би найз нөхөдөө одоо хүсэл тавьсан байгаа. Бизнес эрхэлж байгаа та бүхэн манай нутагт туслаач, малчид туслаач, хүндрэлтэй байна гэдэг асуудлыг тавьсан. Тэгээд одоо миний хүслийг хүлээж аваад зам гаргах зорилгоор одоо өнөөдөр энэ кофш, цоошин кофш одоо худалдаж аваад тэжээл ачаад ингээд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу одоо хөдлөх гэж байна. Сүхбаатар аймаг бол миний аавын нутаг. За Сүхбаатар аймагт олон сайхан найз нөхөд хамаатан садан байдаг. За тэгээд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд одоо миний найз нөхөд хамаатан садангууд байд юм аа. Тэгээд бас манай бандгүй ахын дүүн одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд бас байд юм аа. Тэгээд бид хоёр ярилцаад ямар ч үсэн тэдэнд туслах юмсан гэдэг санаачлагыг зөвхөн миний хувьд гаргасан. Тэгээд ах болон гэр бүлэн сайхан хүлээж авч бас ийм сайхан одоо кофшигт өнөөдөр худалдаж аваад дөнгөж асаагаад одоо энэ трейдэлт нь ачаад тэжээл ачаад ингээд явуулах гэж байна. Найзуудаа хандаж хэлэхэд бизнесмэнүүдтэй хандаж хэлэхэд энэ 106 бол зөвхөн малчтын асуудал шүү. Монголчууд бидний бүгднгийнх л асуудал шүү. Хэл мал урвтайгаа хэн баян гэдэг Монгол баян л гэдэг шүү. Тэгэхээр мал байхгүй болох юм бол бид хэн болох вүлээ. Тийм учраас нөгөө зовх цагт нөхрийн чанар танигдна гэдэг. Дээрээс нь монголчууд бид чинь маш их юм өрөвч сайхан сэтгэлтэй алт хүмүүс штэ. Тэнд сая өчигдөр би мэдээ үзчихэл байна. Тэгэхээр 100 гаруй малтай Сүхбаатарын одоо дарангад мал нь байхгүй болцсон. Аав нь 2 хүүхэдтэйгээ ингээд түлэх түлээгүй 4-5 км-ийн цаанаас түлээ одоо зөөж одоо өдрийг өнгөрүүлж яах гэж ийм хүнд нөхцөл байдал байхад одоо бид хүн болгон одоо туслах ёстой, сэтгэл гаргах ёстой л гэж би одоо бодож явд юм аа. Тань шиг жирийн иргэн танай гэрүүл ингээд сэтгэл гаргаад өнөөдөр Сүхбаатар аймаг чинь 560 км, цаашаа Сүхбаатар сум чинь 50, 610. Тэгээд урагшаага өнгөж бараг 700 км газар өнөөдөр өөрсдийнхөө хөрөнгөөр коф шавдалж аваад өөрсдийнхөө хөрөнгөөр бензин тосыг хийгээд тэгээд Сүхбаатар сум руу өнөөдөр явуулж штэ. Цаашлах юм бол одоо цас ханзалтал, дулаалтал сар шахуу хугацаанд одоо энэ техникийг тэнд жолоочтой ингээд байлгаж сумын иргэдэд одоо асуудлыг шийдэж өгөө байлгаж гэдэг ийм сайхан сэтгэл бол таны сэтгэл бол агуу байна. Тийм учраас танай гэрүүлд чин сэтгэлээсээ одоо энэ хорвогийн хамгийн сайхан бүхнийг одоо хүсэн өрөө таны буян заяа одоо бэлгэлж явах болтугай тэнд байгаа тэр олон зуун малч тэр улсуудад таны хийж байгаа энэ үйлс одоо хүрч тэр олон түмний одоо буян танай гэлд ирэх байхаа гэж би бодож байна. Ер нь бол монголчууд өвдөө байхдаа хүчтэй байсан. Дэлхийн талыг эзэлж явсан ийм цуутай ард түмшээ жаргал зовлон бүхэл цаг үед бид нар одоо байж их ёстой. Цагаан сан наадам болохоор бүгдээрээ баярлал явж яадаг бол өнөөдөр 106 болоход хүн болгон сэтгэл санаа одоо би зовж явах ёстой гэж бодож байна. Тийм учраас энэ Улаанбаатар хот болон хот суурин газар байгаа одоо иргэдээ малчдаа туслах одоо сэтгэл гаргаж өөрийн чадах чинээгээр туслаасаа гэж одоо уриалж байна. Миний хувьд бол энэ цасуутай бол одоо бодлогын хэмжээнд тэмцэхтэй гэж бодож байна. Улсын хурлын ээлж тус чуулганыг зарлах ёстой, онц байдлыг тогтоох ёстой. Тэгээд дайчлагыг явуулах ёстой. Тэгжээж энэ цасуутай тэмцэх ёстой гэж би бол хараад байгаа шүү дээ. Онц байдал гэхээр хүмүүс нөгөө дайм бүхий байдал гэж үгүй шүү дээ. Онц байдал гэдэг чинь үндсэн хуулинд заагаад өгсөн байна. Онц байдлын тухай хуулинд заагаад өгсөн байна. Байгалийн гамшиг олон нийтийг хамарсан 106 одоо болох юм бол онц байдал зарна гэж заасан байна шүү дээ. Яагаад тэгэхээр өнөөдөр сум болгон одоо лиценз зүйтэй болцсон. Уул уурхай явж байна. Тэгэхээр тэр бүх уул уурхай өнөөдөр өвөл ашиглахгүй байгаа тэр тоног төхөөрөмжүүдийг хүчээр бүгдийг дайчлах хэрэгтэй байхгүй. Ганц нэгээр нь гуйраар нь биш. Зүгээр хүчээр бүгдийг дайчлах хэрэгтэй байхгүй. Тэгэх хэрэгцээ үндэс нь өнөөдөр үндсэн хууль болон бусад хуулинд байж байгаа байхгүй. За ингээд та бүхнийг малчтаа туслахыг одоо чин сэтгэлээсээ хүсч уриалж байна.